Намрын чуулган улс төрчлөлтөөр эхэлж улс төрчлөлтөөр өндөрлсөн. За хаврын чуулган ч мөн ялгаагүй улс төрчлөлтийг тойрохгүй гэдэг нь тодорхой. За гэхдээ энэ удаа улс төрчдийн нүүдэл шийдэл далд санаа давхар бодол нь илүү нарийсаж бие биенээ давж сэтгэхийн төлөөх төсөөлөөгүй үйл явдлууд өрнөж магадгүй. За угаасаа улс төр шатан дээр ирдэг их үг бий. За харин чухам тэр эргэлтний хизээвэ гэдэг нь л анхаарал татж байна. За яг одоогийн нөхцөл байдлыг аживал ерөнхийлөгчийн санаачилсан хууль олонний анхаарлын төвд байгаа юм. За иймдээч төрийн тэргуун хугацаа алдалгүй хаврын чуулганы нээлтэд оролцож өөрийн санаачилсан хуулиа дэмжиж батлахыг гишүүдээс хүслээ. За тэрээр парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү зар түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэж гишүүдэд хандан хэлсэн. За ийм сонгогчдынхоо итгэл сэтгэлийг дааж л байгаа бол за энэ хууль таныг хамгаална, за харин айх хэрэггүй гэж гишүүдэд хандан хэлсэн байдаг. Улсын их хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжл байгааг ч бас хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм а. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн илч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртөө хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Төрийн нэр хүндийг шавхартаа худгаж төмөн одныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой. Ийхүү төрийн тэргуун өөрийн санаачлан боловсруулсан хуулиа улс их хурлын гишүүдэд тайлбарлаж танилцуулсны дараахан намтай эрг гишүүн мэдээлэл хэллээ. За тэрээр ерөнхийлөгчийг санаачилсан хуулиа эргүүлэн татчих гэж шулуух байсан. За хэдий улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа ч доторх заалтууд нь ноцтой байгааг тэрээр анхаарлаа. За учир нь парламент руу чиглэсэн хуулийг төрийн тэргуун санаачилж улсын их хурлын тоогоор өнгийнх нь зохимжгүй гэж тэрээр үзэж байгаа юм. За яг ийм үед улсын их хурлын дарга учрал манлайлал үзүүлэх ёстой гэж хэлж байсан юм а. Агуулга нь бол зөв, би дэмжиж байна. Их хурлын гишүүнд бол хариуцлагын асуудлыг бас байх ёстой. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам буруу. Эцсийн дүндээ ард иргэд амьдралын өртөг өндөр байгаад маш их бухимдалтай байгаа. Авилгал хулгай өндөр байгаад бухимдалтай байна. Тэгэхээр улсын их хурлын дарга одоо манлайлал үзүүлэх хэрэгтэй. Шулуухан хэлэхэд улсын их хурлын дарга учрал улсын их хурлын дарга юм уу? Улс төрийн намын дарга юм уу? Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгийн утсан үгэлтэй юм уу? Энийг одоо ялгаж зааглаж, нотлох маш том сорилттой би тулгарч байна гэж харж байгаа. Энэ үгийг уулан би өөрт нь хэлье гэж тооцчихсон хэвлэлээр дамжуулаад хэлэхэс энэ хэрхэвч болохгүй. Үе үеийн хамгийн адгаар яригддаг нэг юм заналтаа мэт зандаагүй инквал хүртэл их хурлынхаа бүрийн эрх ардчилсан парламентын тогтолцоог хамгаалахын төлөө байдаг л байсан шүү дээ. Хизээч ингэж их хурлын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед түүхэндээ улсын их хурлын дарга хийж байгаа. Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг эсэргүүцэж байгаа ганц хүн намтай эрх гишүүнээр тогтохгүй. За ерөнхий сайд тасан оюун эрдэнэ лавгийн тав нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ хууль бол 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг өгсөн ерөнхийлөгч хүрэлцэхийн талынхны ээлжид нүдэл гэж ярьсан байдаг. За энэ хуулийн төслийн ард ерөнхий сайд зандан шатар байгаа гэх үгийгч унгасан. За хэрв энэ хуулийн төсөл батлагдвал ардчлал алсарч парламентын дархлаа унаж эрх баригч намд нөлөө бүхий нэг хүний ноёрхол Монгол тогтно гэж тэрээр анхааруулсан байдаг. За тэгвэл зарим улсын их хурлын гишүүд түүнтэй санал нэгдэж байгаа бол зарим нь санал зөрж байгаа юм а. Онлайн төвшөнд аваад үзэхээр, парламентын төвшөнд аваад үзэхээр дархлаа гэдэг юм яг яригдаад ирдэг. Эргүүлэн татах асуудал ингээд гараад ирэх юм бол хит улс төржөөд хин нэгний юм захиалгад хараат болчих үдэ гэсэн болгоомжлол айдас бүх парламентд байсан. Одоо ч гэсэн байна. Тэгэхээр энэ баталгааг нэгдүгээрт яаж хангах юм? Ерөнхий сайдаар ажиллаж оюун эрдэнэ гишүүнээ хэлж байгаа байр суурь бас зарчмын хөдөлгөөний санал нийж байгаа. Эргээд юм дархлааг болчихоо парламентын дархлаараа халдаж би харахгүй байна. Хурлын гишүүн хэлсэн үгэнд хариуцлага хүлээдэг гэдэг утгаараа
их хурлын гишүүнтэй нэгэнт тангараг өргөөд сонгогсны дараа хизээш эргүүлэн татагддгүй гэдэг байдлаар тийм үү. Тийм хариуцлагагүй, хэнэггүй, ёс зүйгүй хандаж болохгүй. Ард түмэдлээ сонгогдохдоо тийм үү юуг амладаг вүлээ, юу хийж хэрэгжүүлэх гэж ярьдаг вүлээ. Сонгогсныхаа дараа тэгээд мартаад алга болдог, хийж хэрэгжүүлдэггүй, хууль зөрчдөг, худлаа хэлдэг. Сонгогчдоо одоо иргэдэг хүндэлдэггүй ийм одоо бас байж болохгүй. Их хурлын гишүүн илүү одоо ёс зүй илүү үлгэр дуурайл манлайлал үзүүлэх ёстой. Ажилдаа хариуцлага хандах ёстой. Хийх ёстой ажил хийх ёстой. Ажлаа тасалдах, хуралдаа суудаггүй, эсвэл одоо ёс зүйг авиралдаг, ажилтдаг, сонгогчд иргэдэг хүндэлдэггүй ийм байж болохгүй. Тийм болохоор бол улсын хурлын тухай хуулинд байгаа заалтыг илүү хүч оруулж байгаа, илүү бодиттой хэрэгж боломжийг бий болгож байгаа гэж үзэж байгаа. Жагсаалтын гишүүдийг одоо улсын нам хариуцлага тооцож татаж болохоор энэ одоо хуулийн төсөл дээр ийм санал байлаа. Тэгээ энэ нь болохоор өөрөөр хэлбэл жагсаалтын гишүүдийг улсын нам сонгож байгаа юм шиг ийм одоо үндсэл логик дээр үнэлж гарсан ийм залт байлээ гэж харагдсан. Яг үндэ бол бид нар сонгуул өгөхдөө тухайн нэр дэвшигчээс гадна улсын намыг дугуулдаг. Өөрөөр хэлбэл энэ сонголтыг иргэд сонгогчд хийж байгаа. Улсын нам биш. Хэрвээ нэр дэвшүүлсэн гэдэг утгаараа жишээлбэл татах хэрэг нь улсын намд байна гэж үзвэл тойргийн гишүүдээс адилхан ялгаагүй. Тойргийн гишүүдэд нэр дэвших мандатыг улсын намын төв байгууллагаас авч байгаа. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвших асуудлыг ч гэсэн юунаас ярьж байгаа. Улсын нам жишээлбэл нэр дэвшүүлж байгаа. Тэгэхээр нэр дэвшүүлсэн гэдэг субъект нь буцаад хариуцлага тооцох ийм хариуцлага зарчим оруулж ирвэл энэ бол үндсэн хуулийн биш зарчим учраас бол энийг бол одоо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бодож байгаа. Авах хэвээр хамгийн том дохио Монгол Улсын төрийн тэргүү юу өгж яах гэхээр та нар ард иргэддээ хүндэтгэлтэй ханд өөрсдөө ёс зүйтэй бай гэдэг том анхааруулгыг өгч байна. Энэ бол авах хэвээр анхааруулга шүү дээ. Өнөөдрийн бидний дагаж мөрдөж байгаа хуулинд чинь ёс зүй өөрөө шингэсэн байна. Ёс зүйг нэгчгүй л амьдрах чадваргүй шүү дээ. Та нар боддоо та нарын амьдралыг зохицуулж байгаа хуулинд ёс зүй ямар нэгэн байдлаар шингээгүй байвал тэр хуулийг хинч дагаж мөрдөхгүй шүү дээ. Тэгэхээр хууль болгонд ёс зүй бол шингэсэн байна. Парламент энэ хуулийг хилцүүл өөрөө үндсэн хуулийн зөрчилд орно. Үндсэн хуулийн зөрчил байтугай энэ үндсэн хуулийнхаа эсрэг үйлдэл болж таарна. Өнөөдөр 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль санаачлах бүрэн эрхтэй ерөнхийлөгч улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүдийн хууль санаачлах хүрээ эзрийг тодорхойлж өгсөн. Энийг одоо органик хуулиар баяжуулаад улсын хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд дээр шиг санаж байна. Ерөнхийлөгч ямар чиглэлээр, засгийн газар ямар чиглэлээр, улсын хурл ямар чиглэлээр хууль санаачлах хэрэгийг заасан. Улсын хурлын тухай бол улсын хурлын дэгийн тухай хуультай холбоотойгоор ерөнхийлөгч засгийн газрын бас аль аль нь хууль санаачлах ирэхгүй. Энийг улсын хурл хүлээж авахч боломжгүй байгаа. Ийм зүйлүүдийг өнөөдөр улсын хурл харин энэ одоо улсын хурлын тухай хуулийг зөрчөөд хилцээ явах юм бол энийг хилцүүлж байгаа хүмүүс дараагийн асуудалд орно шүү дээ. Яг үндэ өнөөдөр одоо энийг сануулад өнгөрч байгаа цалингийн 20% гэж байгаа зүйлүүдийн тус зүйд бол нөлөөлж чадж гин үгүй юу гэдэг нь маргаантай байгаа шүү дээ. Бид бол энэ асуудлыг шийдвэрлэх нь бол зайлшгүй. Ганцхан энэ удаагийн парламент ш дараагийн удаад Монгол төрөв байгаа цагт Монголын парламент бол байж л таарна. Тэгэхээр бид жишг үлдээгээд энэ хуулийг бол баталчих нь зөв гэдэг бодолтой байгаа. Гэхдээ энэ дээр Батбаатар гишүүнээс өргөн барьсан, ерөнхийлөгчөөс өргөн барьсан эдгээр хуулийн төслүүд яг тэр ярьж байгаа ард иргэдийн хүсэж байгаа зүйлийг зохицуулж чадж гин үгүй юу гэдэг дээр тэр хуулийн текст агуулгыг сайн үзэж ардчсан намын бүлэг нэгдсэн шийдвэр гаргана гэсэн ийм л байр суурь. Хурлын гишүүний ёс суртахуунтай холбоотой асуудал дээр бол үндсэн хуулийн цэцгийг энэ татаж оролцуулж ерөөсө болохгүй. Хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээр их хурлын гишүүн гэдэг бол нэг талаасаа тангараг өргөсөн гишүүд байна. Нөгөө талдаа бол хувь хүмүүс байна. Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн манаач. Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнол. Монгол улсын тусгаар тогтнолыг манж байгаа хүмүүсээр хүний асуудал шүүлгээд эхлэх юм бол бид бол үндсэндээ Монгол төрийн манаачгүй болно гэж ойлгох. Ардчсан намын лидерүүдийн нэг болох Хотын дараагасан Батөөлч мөн энэ хуулийн төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. За тэрээр ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг улсын хурл баталж болохгүй гэдгийг анхааруулах гэж багагүй хугацааны дараа төрийн ордноос намынхаа хэвлэлийн хуралд оролцож үгээ дайсан байдаг. Их хурлын гишүүний бүр ирэх гэдэг чинь бас сонгогчдын бүр ирэх юм шүү дээ. Тэр чинь их хурлын гишүүн гэдэг хувь хүний ирэх ерөөсөө тэнд байхгүй.
Гэтэл одоо ёс зүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ёс зүй гэсэн үг юу гэсэн үг? Юу ч гэж уншиж болно шүү дээ. Айгуул би явж байгаад одоо энд коридорт одоо их хурлын гишүүний хажууд онгоцчууд, ерөнхийлөгчийн хажууд онгоцчууд айгуул ёс зүй болтаа шүү дээ. Юу ч гэж наажиж мэддэг юм аюултай зүйл байхгүй. Тэгээд сонгогчдынх нь бүрэн эрхийг хурааж аваад цэцэд өгөх тухай асуудал ярих гэж байна. Энд ч юу гэсэн үг юм бэ? Энэ анханасаа үндсүүл батхтаа бид энийг л болохгүй гэсэн. Яг бол сонгогчдынхоо эрх ашигыг хангахын төлөө энэ улс төрийн хариуцлагынхаа төлөө их хурлын гишүүд дарамтанд орж болдоггүй юм байхгүй юу? Нэг ялангуяа бусад институтын. Би бол энийг ерөнхийлөгч хөргөн барьсан гэж бодохгүй байгаа. Энийг бол шууд эзэн бол Зандан Шатар. Зандан Шатар хатгаж хийлгсэн ажил гэж би бодож байна. Зандан Шатар бол ерөнхийлөгчийн сонгуульд одоо орохдоо парламент руу дайрж орох гэж байна. Яг бол ардын намд хэлэх юм юу ч байхгүй. Эдээ угаанаас өөр юу ч байхгүй. Мэдээж 100% аль нэг талынх нь зөв гэж байхгүй. За энэ ч улсын их хурлын гишүүд парламент руу орж ирж байгаа хуулийн төслүүд дээр санал зуралдаж, ялгаатай байр суурийг илэрхийлдэг. За энэ ч парламентын эрүүл мэтгэлцэн гэж судлаачид үздэг. Харин энэ удаа ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр Монгол Ардын нам 3038-аараа буюу Зандан Шатар Амар Баясгалан хоёрын талд хуваагдж исэн яг тэр фракцаараа хуваагдчихлаа. За энэ эдгээр гишүүд зарчим дээр нэгдсэн гэхээс илүү эрх ашгаараа танил нөхдөөрөө фракцаараа нэгдсэн гэж харагдаж байна. За энэ Монгол Ардын намынхан 2 сольж байгаа энэ хуулийн төсөл дээр хүн нам гэрхаа хандаж хуулийн төслийг судлах ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдээд байгаа. Харин хамгийн том сөрөг хүчин болох ардчилсан нам бүлгэрээ байр суурь хараахан нэгтгэж амжаагүй байна. За магадгүй тэд галтай хуулийг тойрч харцнаж байхыг ч үгүйсэхгүй. За энэ ч ардчилсан намынхны улс төр ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг биш улсын хурлын даргаыг чиглэлээ. За тэгээд хаврын чуулганы нээлтийн эхний өдрөл улс төрийн акт эхлүүлэхээ мэдэгдлээ. Тодорхойлбол аль нэг намын даргаар улсын хурлыг өдөрдүүлэхгүй гэдгээ зарлалаа. Улс төрийн намыг өдөрдөж байгаа хүн улсын хурлыг даргаалах нь зарчмын хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэж тэд үзэж байгаа. Энд ч улсын хурлын дарга учрлыг парламентын хомроос буух хүртэл ардчилсан нам улсын хурлын чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм а. Улсын хурлын дарга сая чуулганы завсарлагаар томилтоор ажиллаж байна. Улсын хурлыг бүрэн төлөөлж ярьж байна. Улсын хурлаар ийм шийдвэр гаргана гэж ярьж байна. Яг өнөөдөр улсын хурлын дарга гэдэг хүн энэ улсын хурлын хуралдааныг зохион байгуулагч болохоос биш улсын хурлын удирдагч биш. Улсын хурлд байгаа ардчилсан намын дарга биш. Тэр хүн намын дарга биш. Тэр хүн намын дарга намдаараа очиж хийх ёстой. Сая тэр чуулганы нээлтэн дээр намын мөрийн хөтөлбөр шиг юм ярьж л. Намын их ба хуралдаараа хэлж байгаа даргын илтгэл шиг юм ярьж л. Энийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн парламентын үйл ажиллагааг л зохион байгуулалтын чиглүүлэх ёстой ийм хуулиар олгогдсон эрх хэмжээтэй хүн. Улсын хурал гэдэг нэг намын хуулийн хэлтс биш. Анх Амар Баясгалан гэдэг улсын их хурлын дарга би намын дарга болно гэж намын дотоод өрсөлдөөн рүү ороход нь бас энэ зарчмыг ярьсан. Парламентын спикер гэдэг хүн намын дотоод улс төрөөс ангид байж бие даасан байдлаар төвийг сахих юм байна. Намын дотоод өрсөлдөөнд орох юм бол тэр өрсөлдөөн рүү парламентыг өөрийг нь татаад оруулчихдаг юм байна. Парламентын ардчлалыг намын дотоод зодооны нэг хэрэгсэл болоо хувиргачихдаг юм байна. Тийм учраас Амар Баясгалан гэдэг хүнд биднес ямар шаардлага тавьсан бэ гэхээр та намын дарга болох гэж байгаа бол парламентыг удирдах юу даргалах хэрэггүй гэд бойкот зарлаад Амар Баясгалан гэдэг хүн намын дарга нэр дэвшсэн тэр өдрөөс хойш улсын их хурлыг даргалаагүй та бүхэн санаж байгаа. Дэд даргууд дарга нар орлож улсын их хурлын чуулганыг даргалж хуралдуулж ирсэн. Яг энэ зарчмыг бас дараагийн үнд нь бид бас адилхан тавьсан. Хэдхэн сарын өмнө өрнсөн Зандан Шатар Амар Баясгалан нарын хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцэлд хамгийн хохирсон институт бол улсын их хурл. Энд цаашид улсын их хурл улс төр дагаж савлахгүй байх хамгаалтыг хийж өгөхийн тулд улсын их хурлын дарга нь өөрөө нам бус төвийг сахиж байх ёстой гэж ардчилсан нам үзэж байна. Энэ хүрээндээ улсын их хурлын дарга нам бус ах хуулийн төслийг улсын их хурлын гишүүн Тэмүүжин санаачилсан. Тэрээр энэ хуулийн төслөө Монгол Ардын намын дарга учрлыг улсын их хурлын даргаар томилогдсон өдөр өргөн барьсан нь зүгээр ч нэг давхцал биш. Гэтэл энэ хуулийн төслийг хизээ хэлэлцэх нь тагчиг байсаар өнөөдөр хүрлээ. Ийм дарга буюу хаврын чуулганы хамгийн эхний өдөр сөрөг хүчин бойкот зарлаж улсын хурлын даргаыг ажиллаа өгөхийг шаардлаа. Угаасаа ч ясан намын дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд засгийн газраа тэргүүлэх ёстой гэдэг зарчим бий. Иймд ардчилсан нам учрлыг улсын хурлын дарга хэвээр нь үлдээх бус ерөнхий сайд болгох акцыг эхлүүлээд байна.
Харин тэдний акц хэр удаан үргэлжлэхийг хэлж таашгүй. За өмнө ерөнхийдөө тасан оюун эрдэнэ за Баярмаа гишүүнийг баяр цогт дарга гэж дуудсны дараахан ардчилсан намынхан уучлалгүй за үгүй бол улсын хурлын одоо чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан. Улсын хурлын гишүүн гэдэг бүх ард түмний элж төлөөлөгч байдаг. Энэ хүнийг ард түмний элж төлөөлөгч биш хэн нэгэн хүний төлөөлөл маягаар улсын хурлын эндэр дээрээс байр сууриа илэрхийлж байгаа нь энэ бол үнэхээр зохимжгүйгээс гадна асар их тийм зарчимгүй үйлдэл юм а гэж Арц намын бүлгийн гишүүд бас үзэж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд гэдэг өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн эрх хөрөх дээд байгууллага улсын хурлаас томилогддог албан тушаалтна. Томилогддог албан тушаалтан улсын хурлынхаа дээр гарч суугаад улсын хурлын гишүүдэд дурамжилж даажигнаж сууж байгаа нь үнэхээр энэ нэг юм хэлбэрийн асуудал нь ерөөсөө биш юм а. Улсын хурл нь улсын хурл шиг, засгийн газар нь засгийн газар шиг байя. Арц намын бүлгээ санаачилж байгаа улсын хурлын танхимд улсын хурлын толгой дээр гараа суучдаг ерөнхий сайдын суудлыг одоо буулгах цаг болсон. Энэ хуулийн төслийг засгийн газараас хуулийн төсөл өргөн бариад нэн дээрүү гэдэг гормоор хилцэж болоод идэг юм байлээ. Улсын хурл одоо нэн дээрүү гормороо улсын хурлыг улсын хурл шиг болгож парламентын арчил, парламент ёсыг сэргээх энэ алхмыг хийх ёстой. Тийм учраас ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах ёстой. Энэхүү оюутныг огцорхын өмнөхөн акц хийж байсан ардчилсан намынуудаа учрлыг огцоргож акц хийж байна. За учрлыг огцор гэж байгаа нь зандан шатрыг огцор гэж байгаагаас ялгаагүй. За учир нь Монгол Ардын намын дарга учрал за улсын хурлын даргаасаа буувал намынхаа дүрмийн дагуу за засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой. За ингэснээр зандан шатар ерөнхий сайд хүссэн хүсээгүй зайгаа тавьж өгөхөөсөр аргагүй төрнө. За энэ зандан шатрын засгийн газрын хувь заяа ахин цөхөгдөж магадгүй болоод байна. Харин тэр хүртэл засгийн газрын халаас сэлгээ сайд нарын томилгоо чөлөөлөлд үргэлжилсээр байх нэ. Өөрийн хүсэлтэр гэж байгаа. Цаг үе болгоно өөрийн сорилтыг тулгадаг штэ. Тийм айхтар мэдээж чадлын дутагталд орсон хэрэглээний өсөлт маань 12%-аас доошгүй хуваар нэмэгдэж ирсэн. Техникийн нөхцөлтүүдийг бүгдийг нь улгаж ясан бол магадгүй жилдээ 30-40% өсөх байсан ийм цаг үед адилж ирсэн. Энэ талаар бол дараагийн удаа тоо баримттай ярив. Өөрийн хүслээр өгсөн. Тий. Өгсөн баг. Ямар шалтгаанаар? Хувийн шалтгаанаар. Боловсролын салбар чинь өнөөдөр тэнд одоо сая баг 300 мянган хүүхэд залуучууд ингээ байж сурч боловсрч байна. Бүх хүний амьдралтай холбоотой хил амгүй байна гэж байхгүй. Тийм ээ. За тэнд бол багш нарын үндсэн суурь цалин хит бага байсан ажил хэлт рүү оруулсан хүн шүү дээ. Энд чи одоо багшлахын тулд амьдралд нь хангалттай хэмжээний ийм цалин авах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол би эргээ харахад бол энэ асуудлыг шийдэхийн тулд хамтдаа явсандаа баяртай байна. Энэхүү улс төрчлөлтөөр дүүрэн хаврын чуулганаар иргэдийн амьдралд ээлтэй эдийн засаг дүргүүжтэй хуйлуудыг хилэлцэж баталж чадах нь гэх эргэлзээ өөрийн ирэхгүй төрж байна. Харин улсын хурлын дарга учрлын зүгээс хаврын чуулганы нээлтэн дээр хэд хэдэн хуйлуудыг одоо нэр цохиж батлана гэж амласан байдаг. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон. Дэлхийн дахны хурцтмал байдал, төрийн хүнд сурталаас иргэн хувийн хвшлийг чөлөөлөх шаардлага, авилгын эсрэг бодлого үйл ажиллагаанд бодиттой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилготой тууштай байж, үндэсний эрх ашигаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээ өрнүүлж, олон ургалж үзлийг уралдуулан, өндөр хариуцлагатай ажиллахыг та бүхнээс хүсье. Засгийн газраас иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ нуруунд ирэх татварын ачааллыг бууруулна гэж за удаан хугацаанд ярьсны эцэст энэ хаврын чуулганаар татварын багц зүйлийг хэлэлцүүлэх гэж байна. За энэ хуулийн төсөл татвар төлөгчдийн хамгийн их хэлдэг за бүгд шударгаар татвараа төлдөг тогтолцоог бий болгох зохицуулалтыг тусгасан гэж татварын алба тэгтлээ. Одоо ямар ч байгууллагын түүнээс тийм үү одоо хуурай бизнес хийж байгаа худалдааны малчтаас худалдан авалт хийсэн болвол худалдан авалт хийхдээ бэлэн бусаар хийчих юм бол тэр худалдан авсан тал нь 10% нөөцийн хасад дуулгаа хийх зохицуултыг бол хийж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр заавал нэмэлт одоо баримт нэгтдэг, баримт нэгтдэг тэрийг уншуулдаг энэ тогтолцоо бол хадагдчихсан гэсэн. Тэгэхээр бүхий л аж ахуйн нэгж байгууллага худалдан авалтынхаа хасалтыг өөрөө тооцоололоор хагаад өгөх боломж олж байгаа гэсэн. Нөгөө талаараа тэр төлбөр маань бэлэн бусаар шилжчихсэн зэрэг тэрийг одоо борлуулсан иргэн аж ахуйн нэгжүүд маань бол эдийн хэмжээний борлуулалт буюу одоо бизнес харилцаанд оролцож байгаа түүнээсээ татварын харилцаанд хэр авах гэдэг нь шийдэгдсэн гэсэн. Татварлагчийг бүртгэлтэйгээ шууд татварлагч дээр ямар нэгэн байдлаар юм татварын та тэдийг төлөх гэсэн хариуцлагын асуудал байхгүй. Хамгийн гол нь та өөрөө хууль заасныхаа дагуу хэдэн төгрөгийн орлого олсон юм байна. Орлого олсон бол хуулиар олгоцсон зардлуудаа хасаад хэдэн төгрөг татвараа төлөө гэдэг л боломжийг олох гэж байгаа юм.
За энэ маань 2026 онд бас давхар үржлээ явна. За бид өнгөрсөн жил бүртгэжүүлсэн ажлынхаа хүрээнд энэ жил бид нар тухайн бизнес эрхлэл рүүгээ чиглэсэн сургалт сурчлагуудаа явуулах. Хоёрдугаарт нь яг тухайн ажлын байран дээр нөгөө татварлagч байна яг үнэхээр одоо дахиад үйлчлэг бизнес явж гин үгүй гэдгийг нь дахиж баталгаажуулах. Тэгээд тэдний татварлагчдыг бүгдийн татврын албандаа тайлагнуулах асуудал байна. Мөн татврын багцуулын өөрчлөлтөөр хувь хүн бүхэн тайлан гаргах шаардлага болж байгааг хэллээ. Харин татврын албаны бэлтгэж өгсөн тайлан иргэн өөрөө шалгаад нийцэж явал баталгаажуулалт хийснээр тайлан илгээх төр тусгачээ. Энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг хумигдаж нийт бизнесийн харилцаа эдийн засгийн эргэлтэд орж буй 74%-ийг 90% хүргэх боломж бүрдэнэ гэдгийг ч засгийн газар тооцжээ.